2 давхар байшингийн өндөртөө тэнцэх хэмжээний аврах том могоо байсан юм байна. Тэгээ халимнаас хэд дахин том ийм амьтантай далаа тааруул бид амьд үлдэхүү бараг л амиа хорлсонтой адилхан байна гэсэн үг шүү дээ. Бараг л мангас юм шүү те. Тэгэхээр эрдэмтдийн хэлснээр далаа доор ийм том амьтан одоо хүртэл амьдарч байгаа гэсэн үг үү? Таны бодит амьдрал дээр харж байсан хамгийн том амьтан юу вэ? Заан уу? Эсвэл анааш уу? Эсвэл хөөх халим уу? Тэд бүгд үнэхээр том амьтад. Гэхдээ түүхэнд амьдарч байсан зарим амьтад үүнээс ч илүү хэд дахин том амьтад байсан байвал яах вэ? Тийм болохоор бид хамтдаа дэлхий дээр хамгийн аимшигтай том амьтдыг яг одоо хамтдаа мэдэж авцгаая. За, hi guys, Тамка байна. Дараагийн бичлэгэнд тавтан морил. За, хэдэн өдөр нүүдэл судал хийгээд бас дээрээс шинэ ажилд орсон учраас үнэхээр их завгүй өдрүүд өнгөрлөө. Гэсэн хэдий ч гэсэндээ YouTube-ийн юм тааш алгасахгүй тулд та бүхэндээ 7 хоног болон дугаараа хүргэсээр байгаа шүү. Тэгээд энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ юу үзэж байгаа вэ гэхээр маш олон хүмүүс миний амьтдын талаарх бичлэг үнэхээр гоё таалагдсан гэж хэлсэн. Тийм болохоор та бүхнийхээ хүсэлтээр дэлхий бүтээгдснээс хойш өнөө хүртэл одоо дэлхий дээр хамгийн том амьтдын талаар яг хамтаа мэдэж авах болно. За тэгээд энэхүү дугаар миний өмнөх оруулсан дугаараас илүү сонирхолтой дугаар байх болов гэж итгэж байна. Олон мэдээлэл уушаа бичлэгэндээ орё те. Та бичлэг хийхээс өмнө лайк дараагүй лайк дараад subscribe дараагүй subscribe дарж дэмжиж битэн мартаарай. За хамтаа бичлэгэндээ орцгоё. За хамтаа эхний баримтанд орцгоё. Өнөөдөр жижигхэн олон хүлц шавжийг хараад л жигшдэг хүмүүс маш олон байдаг. Тэгвэл 300 сая жилийн өмнө ийм амьтад 2.5 м урт бараг л хүний өндрөөс урт байсан гэвэл та итгэх үү? Alpha flora гэж нэрлэгддэг энэ авраг олон хүлт нь 50 кг жинтэй яг л 14 настай хүүхдийн жинтэй яг адилхан хэмжээтэй байсан юм байна. Зарим эрдэмтэд энэ амьтдыг аюул толгорох үед кобра шиг биеэ дээш өргөн хүний өөдөөс сүртэй харагдаж чаддаг байсан гэж үздэг юм байна. Өнөөдөр амьд байгаа хамгийн том олон хүлт бол кокосын хавч юм байна. 1 м хүрэхгүй 4 кг жинтэй орчим юм байна. Тэгэхээр тэр үеийн Alpha flora гэж нэрлэгддэг тэр шавж нь өнөөгийнхоос 10 дахин илүү хүнд жинтэй байсан гэж үзсэн юм байна. Тэгэхээр та нар ийм шавжтай тааруул ямар санагдах вэ? Заримдаа бидний гэрт ингээд шавжир орж ирэх гიშиж алдаг ч юм уу эсвэл ингээд шүүрдэж мөөдө гаргадаг шүү дээ. Гэхдээ ийм амар том шавж биний гэр рүү ороод ирвэл бид ч ямар санагдах бол. Гэхдээ энэ амтан дээр бол яагаад ч дэвсэж чадахгүй хаа. Бараг л мангас юм шүү те. За хамтаа 2 дахь баримт руу орцгоо. Бидний мэддэг одоо бидний амьдралд байдаг нохоонууд бол айгүй хөөрхөн, нэг хүнээс өндөр биш байдаг шүү дээ. Гэхдээ 12-оос 6 сая жилийн өмнө дэлхий дээр үнэхээр аврах том нохоо амьдардаг байсан юм байна. Түүний нэрийг болохоор Эпес сааны Хедини гэж нэрлэгддэг. Тэр мөрөн дээр 1 м гаруй өндөр, биеийн урт нь болохоор 2.5 м хүртэл хүрч чаддаг. Жин нь болохоор 250-аас 350 кг жинтэй. Өөрөөр хэлэх юм бол баг жижигхэн баагуудаа тэнцүү хэмжээний жинтэй байсан юм байна. Төвний хүмүүс болохоор яс бутлах нохоо гэж нэрлэдэг юм байна. Яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр эрүү шүдэн маш хүчтэй тул махан дээр нэмээд яс хүртэл одоо буталж иддэг байсан юм байна. Тэгэхээр энэ нохоо хэрвээ амьд байсан бол хамгийн аимшигтай харуул нохоо байх байсан юм шүү дээ. Тэгэхээр ийм амар том нохоо гэртээ тижээнийвэл арай жоохон цохимжгүй л юм те. За хамтаа 3 дахь баримт руу орцгоё. Хамгийн том шуу гэвэл өнөөдөр бид нар тэмээн хэрүүлээр одоо төсөөлдөг штэ. Гэхдээ ердөө мянган жилийн өмнө Мадагаскарт амьдарч байсан Elephant bird гэдэг нэртэй амьтан түүнээс хэд дахин илүү том байсан юм байна. Энэ аврах шувуу нь 3 м өндөр 500 кг жинтэй байсан. Өөрөөр хэлбэл бараг жижиг машинтай дүүцгээс хэмжээний жинтэй. Түүний одоо гаргасан өндг нь болохоор бүр гайхалтай нь юу вэ гэвэл 30 см урт 10 кг жинтэй байсан бөгөөд дахианы өндгөөс одоо 150 дахин илүү том байсан юм байна. Зарим эрдэмтэд юу гэж үздэг байсан бэхээр энэ шуу нь үнэхээр дэлхий дээр алхаж явж байсан аврах биетүүдийн нэг байсан гэж бол үзсэн юм байна. Хүн ерөөдөө амьдралд тэдэн килограмм уураг авах ёстой гэсэн тийм хэмжээ байдаг шүү дээ. Гэхдээ өндөгнөөс 150 дахин илүү ийм том өндгийг нь хэрэг хаглаа идэх юм бол бараг хэдэн сарын уурга бараг нэг өндөгнөөс авчих юм шүү те. Ийм том өндгийг хагалж идэх гэвэл. За дараагийн баримт. Хэдүүлээ жоохон далаа дотор шумбах уу. Өнөөдөр бид авраг наймаалж том халимны тухай сонсож бол байсан. Гэхдээ Цэртийн үед 80 сая жилийн өмнө далаад амьдарч байсан хамгийн том амьтан бол Аммонит хэмээх эртний далайн амьтан байсан юм байна. Түүний бүрхүүл нь ганцаараа 3.5 м диаметртэй байсан. Энэ бол хүний өндрөөс хамаагүй том. Тэгээд зогсохгүйгээр зарим тооцоололоор бүрэн бүтэн нэг аммонитийн бүрхүүл 3.3 тонны жинтэй байж магадгүй гэсэн эрдэмтдийн таамаг байдаг юм байна. Өнөөдөр аврах халимнууд 15 м хүртэл урттай байдаг ч аммонитийн жин болон том хэмжээнд далайн гүнд одоо хэнийгч айлгах хэмжээний тийм том нүсэр байсан юм байна. Тэд нэр яагаад ингэж томорсон бэ гэвэл махчин амьтдаас зогтохын тулд илүү томорсон гэж одоо эрдэмтэд таамаглал төвшүүлсэн юм байна. Гэхдээ далаа дор 3.3 тонн жинтэй халимнаас хэд дахин том ийм амьтантай далаа тааруул бид амьд үлдэх үү? За хамтдаа дараагийн баримт.
За өнөөдөр дэлхийн хамгийн том сармагчийн үйл бидний горилла гэж нэрлэнэ. Яг гэхээр 1.7 м өндөртэй 200 кг жинтэй орчин бол байдаг. Гэхдээ түүхэнд ийм хэмжээ тийм ч том биш байсан. Gigantopithecus blakii гэдэг нэртэй энэ сармагч нь болохоор 100 мянган жилийн өмнө амьдарч байсан юм байна. Тэр болохоор 3 м өндөр 500-аас 550 кг жинтэй байсан. Өөрөөр хэлбэл өнөөгийн гориллаас бараг 2 дахин илүү том хэмжээтэй байсан юм байна. Тэд өвсөн тэжээлтэн байсан ч маш их хэмжээний ургамал идэх шаардлагатай байсан. Харамсалтай нь цаг уурын өөрчлөлтөөс болж ой мод цөөрч хоол хүнс дутагдах үед тэд нар мөхөж алга болсон юм байна. Хэрвээ энэ сармагчин байсан бол тэр сармагчин таныг харах юм бол та яах байсан бэ? Цухтаах уу эсвэл очиж зургаад оруулах уу? За тэгэхээр дараагийн баримт. Могоо дургу хүмүүсийн хувьд энэ хамгийн аимшигтай баримт байх болов уу гэж бодож байна. Өнөөдөр дэлхийд дээрх хамгийн том могоо гэх юм бол анаконда гэж нэрлэн 8-аас 9 см урттай 250 кг жинтэй байдаг. Гэхдээ 60 сая жилийн өмнө амьдарч байсан Titanoboa гэдэг нэртэй тэр амьтад нь болохоор бидний мэдэх анаконда гэдэг могооноос бүр хэд дахин илүү том байсан юм байна. Тэр 13 м урт 1.1-ээс 1.2 тонн жинтэй байсан. Энэ нь болохоор одоогоор ярих юм бол 2 давхар байшингийн өндөртэй тэнцэх хэмжээний аврах том могоо байсан юм байна. Titanoboa нь болохоор хоргүй байсан ч улам бүр аюултай байсан. Учир нь тэр том биеэ ашиглан ангаа ороож амьсгалыг нь тасалж алж иддэг байсан юм байна. Хэрвээ ийм том могоо бидний амьдардаг хот руу орж ирэх юм бол цэрэг айрам хүртэл дуудагдах байлгүй тий. За тэгэхээр дараагийн баримт. Өнөөдөр дэлхийн хамгийн том баавга бол цагаан баавга гэж нэрлэдэг. Мөрөн нь болохоор 1.5 м өндөр 600 кг хүртэл жинтэй байдаг. Аимшигтай том л доо. Гэхдээ 700 сая жилийн өмнө амьдарч байсан Archaeopteryx angus tidens гэдэг нэртэй баавга нь түүнээс хэд дахин илүү том байсан юм байна. Энэ авраг баавга нь болохоор 4 м өндөр босч зогсож чаддаг байсан. Жин нь болохоор 1.5-аас 2 тонн жин хүртэл бол байсан юм байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн цагаан баавганаас 3 дахин илүү том хэмжээтэй. Түүний сарвуу нь болохоор үнэхээр аимшигтай 38 см урт, хүний гарнаас 2 дахин илүү том байсан юм байна. Харамсалтай нь болохоор ийм том хэмжээтэй учраас илүү жижиг хурдан махчин амьтдаас өрсөлдөж чадахгүй байсан. Хоол хүнс нь ховордож энэ амьтад бүгдээрээ устдаж үгүй болсон юм байна. Тэгэхээр та төсөөлөд үзтээ өнөөдөр ингээ уулан талхаж чагаад баавгуудад таарахад хэрвээ ийм баавга таарсан бол 2 давхар байшин шиг хэмжээний өндөртэй баавга таны өдөөс алхаад ирнэ гэж төсөөлдөө. За тэгэхээр дараагийн баримт. Өнөөдөр хамгийн том матар бол давстай усны матар гэж нэрлэдэг. 7 м орчим урт 1 тонноос илүү жинтэй байдаг. Гэхдээ 112 сая жилийн өмнө Африкт амьдарч байсан Sarcosuchus emperor гэдэг амьтан. Өөрөөр хэлэх юм бол супер матар. Үнэхээр аимшигтай. Тэр 12 м урт 8-аас 9 тонн жинтэй байсан. Энэ нь болохоор автобус шиг урт, ачааны машин шиг хүнд жинтэй байсан юм байна. Энэ авар матрын ам нь болохоор 132 шүд байсан бөгөөд тус бүр нь 15 см урт байсан. Тэр зөвхөн загас бус голын ирэг дээр ус сууж байсан динозавруудыг хүртэл идэж, дайрч иддэг байсан юм байна. Тэгээ зогсгүйгээр бүр ус руу чирч ороод алж иддэг байсан гинэ. Хэрвээ энэ амьтан мэдний цаг үед амьдарч исэн бол голын ирэг дээр алхах нь бараг л амиа хорлсонтой адилхан байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт. Өнөөдрийн заан бол хамгийн том хуурай газрын амьтан гэж тооцогддог. Африкийн заан мөрөн дээр болохоор 4 м хүртэл өндөртэй 6 тонн жинтэй байдаг. Харин 2 саяас 20 сая жилийн өмнө амьдарч байсан Paleoloxodon nomadics гэдэг нэртэй эртний аврал заан нь бүр тэрнээс илүү том байсан байна. Энэ заан нь болохоор 5.2 м өндөртэй, жин нь болохоор 24 тонн жинтэй байсан. Энэ нь өнөөгийн заанаас 4 дахин илүү хүнд жинтэй байсан юм байна. Түүний соёо нь бүр амар гайхалтай. 3.6 м урт, нэг соёо нь ихэд 120 кг жинтэй байсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол нэг соёо нь болохоор хүний биенээс илүү хүнд жинтэй байсан гэсэн үг. Энэ амьтан нь болохоор дээрхэн үед дэлхий дээр алхаж байсан хуурай газрын хамгийн том хөхтөн амьтан гэж тооцогдсон юм байна. Хүү тэгэхээр энэ амьтан хэрэг алхах юм бол газар дөргих нэ. За тэгэхээр дараагийн баримт. Өнөөдөр бидний мэдэх хамгийн том ясны загас бол sunfish буюу далайн нар гэдэг нэртэй загас. Ойролцоогоор 3 м урт 2 тонн жинтэй. Гэхдээ 165 сая жилийн өмнө далаад Lecephalus гэдэг нэртэй амьтан болохоор түүнээс хэд дахин илүү том байсан юм байна. Энэ аврал зас нь болохоор 16-аас 17 м урт. Тэгээд 50 тонн жинтэй байсан. Өөрөөр хэлбэл автобуснаас урт галт тэрэгний вагоноос илүү хүнд жинтэй байсан байна. Тэд далаагаар сэлж явхдаа жижигхэн планктон идэж амьдарч байсан. Яг л өнөөдрийн аврах халим шиг аврах биетэй мөртлөө жижиг биет амьтан иддэг байсан юм байна. За одоо бидний дараагийн амьтан юу вэ гэвэл Megalodon байна. За энэний талаар би өмнөх дугаар дээр оруулж ирсэн. Тэгээ энэ амьтансанд аврах том амьтандаа ордог амьтан.
За тэгэхээр энэ амьтны талаар жоохон сэргийн санацгаая. За Meg Cannon-аас одоо мэддэг тэр авраг одоо акул үнэндээ бодит амьдрал дээр байдаг байвал яах вэ? 20-30 сая жилийн өмнө амьдарч байсан Мегалодон нь болохоор түүхэнд хамгийн том махчин загас бол байсан юм байна. Түүний урт нь болохоор 15-аас 18 метр, зарим таамаглаар бол 25 метр хүрч байсан гэсэн одоо эрдэмтдийн судалгаа байд юм байна. Жин нь болохоор 50-100 тонн жинтэй бол байсан. Мегалодоны ам нь болохоор 276 шүд байсан бөгөөд нэг нь гэхэд 18 см урттай байсан. Түүний хазалтын хүч нь болохоор хүнийхээс 100 дахин илүү байсан юм байна. За өнөөдрийн цагаан акултай харьцуулахад Мегалодон нь болохоор 3-аас 4 дахин илүү том жинтэй. Хэрвээ энэ амьтан өмнөхөр дэлхий дээр одоо хүртэл амьдарч исэн бол хүн усан дотор сэлэх тухай хизээж бодохгүй байх байсан баг. За тэгэхээр дараагийн баримт. Динозавруудын дундаас хамгийн том одоо амьтан болохоор Sauropod буюу урт хүзүүтэй ургамал эддэг бол амьтныг бол бид нар кинононоос зөндөө мэддэг бах. Гэхдээ тэдний дундаас хамгийн алдартай нь болохоор Patagotitan юм байна. Энэ амьтан нь болохоор ойролцоогоор 35 м, урт 77 тонн жинтэй байсан. Энэ нь 12 зааны хэмжээтэй тэнцвүүс байсан юм байна. За Argentinosaurus гэдэг амьтан нь болохоор ойролцоогоор 35 м, урт 77 тонн жинтэй. Энэ нь болохоор 12 заантай тэнцвүүс одоо хэмжээтэй байсан юм байна. Харин Patagotitan нь болохоор 37 м, урт 67 тонн жинтэй байсан. Өөрөөр хэлэх юм бол 20 хүнийг одоо хөлөөрөө игнүүлж одоо хэвтүүлсэнтэй тэнцвүүц хэмжээний урттай амьтан байсан байна. Эдгээр аврал динозаврууд нь болохоор дэлхий дээр хизээ нэгэн цагт алхаж байсан хамгийн том хуурай газрын амьтадаар тооцогдсон юм байна. Тэгэхээр амар сонирхолтой тийм 20 хүний хэвтүүлсэнтэй тэнцвүүц хэмжээний урттай байсан гэхээр. За тэгэхээр дараагийн амьтан. За өнөөдөр дэлхий дээр хамгийн том хөхтөн амьтан гэх юм бол бид нар бол халим гэдгийг мэднэ. Энэ бол 30 м урт 200 тонн жинтэй. Энэ нь бүх цаг үеийн одоо хамгийн том амьтан одоо хүртэл тооцогдсоор байгаа. Гэхдээ 39 сая жилийн өмнө далаад сэж байсан нэгэн аврах халин байсан. Тэр нь болохоор Pericotus colossus гэдэг нэртэй амьтан. Түүний урт нь 20 м орчим. Гэхдээ яс нь маш нэгт байсан тул 300-аас 350 тонн жинтэй байсан гэж эрдэмтэд одоо тооцоолсон юм байна. Өөрөөр хэлбэл Pericotus нь болохоор хөх халинаас богино боловч 2-оос 3 дахин илүү хүнд жинтэй байсан юм байна. За тэгэхээр сүүлийн аимшигтай амьтан. 1997 онд далайд судалж байсан Америкийн нэгдсэн улсын далайн байгууллага номхон далайд чимээ бичиг төхөөрөмжүүд тавьсан байна. Гэхдээ тэд түүний төсөөлөөгүй нэг асар хүчтэй үл мэддэг чимээ сонсогдсон байна. Түүнийг хүмүүст Bloop гэж нэрлсэн. Учир нь болохоор энэ дууг 5000 км-ийн зайд одоо энэ чимээ сонсогдсон гэдэг. Өнөөдөр хамгийн том хөхтөн халмуудын дуудлага нь болохоор 1600 км хүртэл сонсогддог. Гэхдээ тэгэнгүүт Bloop нь болохоор халимнаас ч илүү 3 дахин илүү хүчтэй байсан юм байна. Хэрвээ энэ үнэхээр амьтны дуу байсан бол түүний эзэн нь болохоор 250-аас 300 м урттай, магадгүй бүр 700 м урттай амьтан байх ёстой гэж тооцоолсон юм байна. Тэр амьтан болохоор халимнаас 7 дахин илүү том, аврал динозавраас 6 дахин илүү урт том жинтэй байх магадaltaй. Гэхдээ олон эрдэмтдүүд Bloop бол амьтдын чимээ биш, харин далайн мөс хагарч унахад гарч ирдэг одоо чимээ гэж бол таамагласан юм байна. Энэ чимээ нь болохоор тухайн үед 16 дахин хурлуулсан бичлэгээр тараагдсан учраас амьтдын дуу шиг сонсогдсон байж магадгүй гэсэн таамаглал тавьшуулсан. Гэхдээ энэ болохоор эрдэмтдийг хоёр хуваасан байна. Энэ бол амьтан, энэ бол далайн мөс гэж хоёр хуваасан. Та аль нь гэж бодож байна? Энэ үнэхээр амьтан уу эсвэл далайн мөс үү? Хүн төрөлхтөн ердөө далайн одоо 70% хизээс судлааг байгаа штэ. Тэгэхээр тэр 70% нь ийм том амьтан багтах боломжтой юу? Бас сонирхолтой. Тэгэхээр эрдэмтдийн хэлснээр далаад дор ийм том амьтан одоо хүртэл амьдарч байгаа гэсэн үг үү? За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Бид хамтдаа дэлхий дээрх үнэхээр гайхалтай, үнэхээр аимшигтай, маш том амьтдын талаар үзэж дууслаа. За тэгээд та бүхэн таалагдсан бол лайка дараагүй лайка дараа саботороо бити мартаарай. За мэдээж хэрвээ та бүхэн таалагдсан бол би part 2-ыг хийх болно. Эсвэл та хэд ямар төрлийн контент өсгөх чинь комменттэй бас бичиж үлдээгээрэй, бас сэтгэлээ бичээрэй. За мэдээж тэгээд хэрвээ та ийм бичлэгийг үзэж дууссан бол дууссан гэж комментоос бичиж үлдээгээрэй. Тэгээд би яг хийх нь дууссан байна бас харах болно. За тэгээд дараагийн контентоор уулзцаая. Нэр бичлэгийн төгсгөл гоё юм гардаг шүү дээ мэдчихэж байгаа шүү дээ. Далаад сэлж байсан lead sound Google Translate. Paleoloxodon pneumaticus. Paleoloxodon pneumaticus. Paleoloxodon pneumaticus. Sarcosuchus imperator. Sarcosuchus imperator. Yes, it's okay.